За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн манай Education podcast-ийн зочноор маань Эрхэс компани хамтран үүсгэн байгуулагч Ментор Шах ах маань оролцож байна. Танд өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Бидний урилгыг хүлээж аваад өнөөдрийн подкастын дугаард оролцож байгаа танд маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээд юуны өмнө танаас ингээд би асуултууд бэлдээ хүрээд ирсэн байгаа. Ерөнхийдөө өмнөх сайтууд дээрээс нь подкастын одоо юу гэдэг YouTube дээрээ суугуудаас ч гэсэн ерөнхийдөө контентуудын ерөнхийдөө подкастуудыг үзсэн. За тэгэхээр өнөөдрийн зочин маань яг энэ техник технологи талаасаа, энэ веб талаасаа маш хэрэгтэй өгөөжтэй дугаар болно гэж маш их одоо юу гэдгийг те одоо фрешертэй байна. За тэгээд өнөөдрийн зочноор маань Ментор Шах ах маань ерөнхийдөө энэ нэг одоо шилбэл яг тэр нөгөө цагуурын хөндөй рүү ороход тэр яг ингээд стартап дээр мөс хаглаа явж байхад энэ талаасаа ингээд ерөөдөө асуултуудыг дүүн хамгийн их бэлдсэн байгаа. За тэгээд хамгийн ихэнд одоо таныг яг энэ техник технологи яг энэ салбар руу орж ирэхэд юу хамгийн их тэгж тулгцыг хөшөөрөг болж исэн бэ? Шалтгаан нь бас юу байсан бэ? За ер нь бол яг хоо компьютертай бол гайгүй ойр өссөн. Ер нь одоо энэ CS:GO мөвч бол одоо бол үнэхээр сенсац шүү дээ. Тухайн үед ч одоо би бараг 98, 99 оны юм ярьж байна. Тэр үед бол одоо энэ модны хоёрт цолмон гэдэг PC-ний ер нь бараг анхдагчуудын нэг шүү. Тухайн үед байсан. Тэгээ тэнд бол яг одоо нөгөө StarCraft, Half-Life гэж одоо хэлдэг байсан. Тэгээ тэрний чин дараа Counter Strike тэгэл 1.6 одоо чин юу гэж нэрлэдэг CS:GO гэж байна шүү. Ер нь тийм тэгэхээр яг 5 дугаар анги 6 дугаар ангид байхасаа ер нь бол тухайн үед бас компьютер байгаа л тэгээд нөгөө Doom гэж тоглол ер нь бол нэлээд тийм эртнээс бас компьютертэй ойр өссөн. Тэгэл яаж хардаа нэмэх үү, рама нэмэх үү гэж тэгэл CD-ROM дэлбэлээл ер нь компьютертэй бол их ойр байсан. За тэгээд дараа нь бизнесийн удирдлагаар сурсан. Дараа нь Америк руу сургуульд явсан. Тэгээд тэнд ерөнхийдөө яг өөрийгөө олно гэх юм уу да тийм мөч уюуд байгаад тэгээ ер нь яг одоо за би чи ер нь яг энэ IT-ийн салбар, интернет маркетинг, одоо сошиал медиа гэж одоо 2009 оны тухай ярьж байна тийм. 2009 онд чинь Facebook дээр хүн цөөхөн байсан. Мэддэг хүн бас цөөхөн байсан. Тэгээ ер нь бол яг гол нь мэддэг байсан ч гэсэн яаж ер нь энэ интернетийг ашиглаж бизнес хийх юм бэ? Тэ? Одоо яаж би вебтэй болоод магадгүй онлайнаар олон улсад бараа бүтээгдэхүүнээ зарах байж гэдэг юм. Энэ төрлийн ойлголт бол бас сул байсан. Тэгээ ер нь бол яг 2009 онд Америкт байхдаа за ер нь бол яг энэ юм байна да. Монгол бизнес олон улсад мэдээж ингээл Монголын нэг Кашмирын компани Америкт телевизийн зар сурталчилгаа аваад олон 15 сая төгрөг доллар төлнө гэдэг чинь хэцүү те. Ер нь энэ интернет маркетинг юм байна шүү гэдэг. Яг нь ер нь бол илүүтэйгээр интернет маркетинг гэдэг зүйлийн боломжийг одоо гэж ер нь бол анх илүүтэйгээр компани үүсгэн байгуулна гэд бодсон. Тэгэнгүүтээ ер нь бол яг тэр үед илүү IT-ийн компани ер нь захиурын хөндөй гэдэг чинь одоо ийм учиртай юм байна. Ер нь Монгол инженерийн бүтээл байж болох юм байна тийм олон улсад яагаад гарч болохгүй гэж гэдэг тэр нэг сэтэл мөрөөдлүүд л үүсээд тэгээ яг 2010 онд өөрийн одоо компани үүсгэн байгуулад тэгээд явсан да. Тэгээд одоо жишээлбэл юуны 2011 оны сүүлээр яг л одоо Эрхэсийн одоо тэр суурь тавигдчихсэн гэсэн шүү дээ тийм. Тийм яг шууд бол мэдээж нөгөө Эрхэс гэдэг нэрч бол байгаагүй. Бидэд ингэсэн яг 10 онд үүсгэн байгуулагдчихад мэдээж дотоодын зах зээл дээр бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаад эсвэл одоо сервис үзүүлээд мөнгө олъё.
энэ олсон мөнгөөрөө одоо захиурын үндэд өрсөлдөх бүтээгдэхүүн хийгээд яг л нэг юм балансаа олох үе байсан гэх юм уу та. Одоо нэг талдаа эн чинь мөнгө олоод хамт олонныхоо цалинг тавиад өргөжих ёстой. Нөгөө талд одоо захиурын үнд рүү гарах гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ хоёрыг чинь ингээд Монгол хүнд үзүүлж байгаа үйлчлэгээ бүтээгдэхүүн захиурын үндэд хэрэггүй шүү дээ. Магадгүй мэдэхгүй те. Тэгэхээр чи энэ хоёрын балансыг олох гэдэг л ер нь хэцүү одоо замналын ер нь эхлэл байсан гэх юм уу та. Тэгээд яг 11 онд тийм бид нар чинь анх ер нь бол энэ шийдэл нь бол бас энэ хурцсуур хөтөлбөр юм байна гэл Y Combinator гэл хөтөлбөрт материал анх өгж эхэлж исэн. Тэгээ анхны бүтээгдэхүүн чинь одоо тийм одоо IG шиг л төрлийн social network энэ төр бүтээгдэхүүн байсан. Тэгэл тэрнээс хойш ер нь нэг 9 доо ингээл фейлдэл тэндээс юун дээр алдав, юун дээр оноо гэл тэгэл дараагийн бүтээгдэхүүн хийж үзээл бас алдаж оноол эргэсчин бол яг гадагшаа зорьсон 5 дахь бүтээгдэхүүн үү. Тэгэхээр эхний дөрв бол ерөөдөө фейл дөрв бол фейлдэл тухайн үед олон юмнаас болж байгаа юм чинь ингээл хүн хүчээ алдах юм байна. Cash flow-ийн асуудал байна. Шөө нөгөө өрсөлдөгчнөр нь илүү хурдлах процесс байна. Ер нь бол шалтгаанууд нь бол яг нэг юм ганцхан хоёрхан шалтгаанаас байгаагүй. 20-30 зөндөл юм байгаа шүү дээ. Matrix нийлээл тийм. Өрсөлдөж компаниуд нь жишээлбэл гинт нөгөө хөрөнгө оруулалтын асуудлаа шийддэг ч юм уу тийм. Тэр асуудлуудаас болоод одоо юу гэдгийг тухайн төслөө одоо орхидог ч юм уу тийм. Тиймэрхүү зөндөл зүйлүүдийг ингээд давж явж байгаа. За тэгэнгүүт одоо жишээлбэл яг та ингээд яг тэр захиурын хүнний рүү ерөнхийдөө одоо жишээлбэл Монгол залуучуудын ерөнхийдөө оюуны потенциал бол асар өндөр байгаа тийм. Тэр зүсмээ одоо жишээлбэл монголчуудын IQ гээл тэнгуү чинь дэлхийд толгойд явж байгаа гэж байгаа. Ерөнхийдөө монголчууд айгүй их оюуны нөөц байна. Тэнгүүд одоо жишээлбэл яг компаниараа биш одоо жишээлбэл Microsoft ч юм уу одоо Google ч юм уу ингээ ажилтан монгол залуучууд байгаад байдаг. Яг монгол компаниараа одоо жишээлбэл захиурын хөндөд очиход тийшээгээ түүж хэлэхэд одоо юу гэдгийг тэр артлын дэмжлэг талаасаа ч юм уу эсвэл Монголын одоо юу гэдгийг засаг захиргаанаас хамтын ажиллагаа талаасаа ерөнхийдөө ямар саад бэрхшээлүүд байсан бэ? Гэхдээ байсан гэж одоо ч ер нь бол асар тийм байгаа саад бэрхшээлтэй тийм. Би бас саяхан нөгөө одоо нөгөө анд глобалын үүсгэн байгуулагч улсын хурлын гишүүн Анар ахтай таарсан. Анар тэр чинь бол одоо бас бид эдийн хувьд ингээ хараад яваад зөвлөөл явдаг. Нэг их гоё үг хэлсэн. Ер нь тэр бас ингээд толгоонд жоохон ойрхон үлдчихэд байгаа. Юу гэхээр бидний хувьд нэг юм 1-р ангийн сурах хүчтэй юм бэлээ гэдэг үг байсан. Тэгээ тэр нь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр одоо ингээд магадгүй ингээл та эдгээр ч гэсэн тулгардаг л ах. Одоо ингээл санхүүгийн салбарт байна уу, IT-ийн салбарт байна уу, уул уурхай байна уу, боловсрал байна уу. Ер нь бол ингээд бид хэдийн маань одоо хүнд ингээд байгаа сурах хүч нь өөрөө 1-р ангийн сурах хүч байгаа байхгүй. Бизнесийн гэх юм уу одоо яг ингээд нэг ноу хау талаасаа. Тийм. Тэгэхээр яг хуу тийм сурах хүчтэй байхаар яаж одоо бид нар мэдээж их сургуулийн хэмжээний гэх юм уу эсвэл доктор, магистрийн хэмжээний үр дүн гаргах вэ тий. Гэтэл мэдээж Google байна уу, Facebook байна уу одоо дэлхий дээр аюу олоод байгаа одоо улс гэх юм уу эсвэл одоо Израиль, Америк юу гэдэг эдгээр чинь өөрөө сурах хүч гэх юм уу тий одоо тодорхой хэмжээнд ноу хау гэж одоо хэлээ л та. Энэ нь өөрөө тодорхой хэмжээнд байгаад байна л та. Тэгэнгүүт ялтчгүй одоо энэ төр мөрийг бол бүр март. Тэд нар бол бүр юу ямар ч юугүй. Тэгэхээр өнөөдөр ингээд Монгол инженерүүд нийлээд бүтээгдэхүүн хийх гэдэг бол яг уу одоо хийж чадчихээн сүүлийн одоо 5-10 жилүүдэд бол хийж байна. Гэтэл энийг олон улсад гаргах, өрсөлдөх, одоо юу гэдэг маркетинг хийх, борлуулах, гэрээ хэлцэл хийх,
negotiation хин чинь нэг түмэн юм байна шүү дээ. Энэнд бол манайх одоо ч олигтой туршлагагүй байгаа. Яг үнэхээр тодорхой хэмжээнд ингээд сайн кейсүүд бол гарч ирж байна. Одоо сая бол ингээд And Global маань яг стартапын хэлээр Series B гэдэг чинь бол нэлээд одоо өндөр зэрэглэлд явж байна те. Тэгтэл одоо жин AB Series одоо C тэгэл Angel Seed, Series A, B, C, D, E, F, G хэзээ одоо тэгжээж нэг IPO тухай ярьж штэ. Гэтэл бид нар өнөөдөр B гэдэг нь өөрөө Монгол улсын түүх бүтээсэн мөс зүссэн явж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр нэг тийм 1-р ангийн сурах хүчтэй байжгаад одоо нэг 2-р ангийн сурах хүчтэй л болж байгаа байхгүй. And Global Philippines Fintech гэдэг ч юм уу те эсвэл нэг хийцэн бүтээгдэхүүнийг зарах ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар бид нар чинь нэг өөрсдөө сурах хүчээ олж авч байгаа болохоор айгүйх одоо цаг хугацаа орж ийн мэдхгүй юм маш их байна. Энэ дунд ч одоо мэдээж хилмигдэж байгаа, үргэлдэж байгаа зөндөл процессууд байна. Зүгээр одоо аутсорсинг буюу хямд ажиллах хүчин болоод нэг Япон компани, Солонгос компани, Франц, Америк компанид ингээд эндээс ингээд хямд ажиллах хүчин байдлаар тэнд байгаа Солонгос хүнд төлж чадахгүй мөнгийг л эндээс нэг арай хэмтэн 5-10 дахин хямд цалингаар ажиллаж байгаа. Энэ үед бол яг мэдээж сурч хөгжиж байгаа тэр хүн бол Монгол компанид ажилласнаас сайн цалин авч байна. Гэхдээ хувийнхээ хувьд хөгжиж байгаа юм байна. Эсвэл нөгөө үнэхээр brain drain гэж ярьж байна те. Бид нар чадварлаг боловсон учраас Google-д, Facebook, Microsoft ингээд дэлхийн компаниудад алдаж байна гэдэг. Энэ одоо өөр сонголтгүй шүү дээ. Тэр хүн чинь одоо жилийн 120 150 мянган долларын цалин зорилгоул яах вэ? Хувийнхээ хувьд бол тэгэнгүүт мэдээж нөгөө бид нар чинь харцсангуу одоо дарамт шахалт ийм одоо юу гэдэг нөхцөлд өсөж одоо нэг survival skill сайтай тэгэнгүүт мэдээж нөгөө олон ингээд 100000 ажилтны дунд ороод ирэнгүүт хүн чинь ингээд би хичээх хэвээр амьдралаа авч явах хэвээр гингүүт бид нар чинь яалтчгүй тэр утгаараа потенциал өндөртэй одоо нийгэм маань бол цойлоод гараад ирж байгаа юмнууд бол байгаа тий. Тэр одоо та руу ингээд 1-р ангийн одоо сурах бичгтээ явааднаа л гэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо жишээлбэл залуучуудад та зөвлөхөд за аливаа салбар тэр тусмаа одоо компьютер шинжилгээ ухааны талаас IT салбар ч юм уу. За эдгээр салбаруудын яг тэр нэг мэдлэг боловсролыг авахын тулд тэр дараагийн одоо жишээлбэл төвчний компаниуд байгаад шүү дээ. Одоо 7-р анги гэдэг ч юм уу 8-р анги гэдэг ч юм уу аль үжийн нөгөө нэг одоо юу гэдэг хөрөнгөний зах зээл дээр хувьцаагаа гаргацсан ч юм уу тэр хүмүүсийн одоо тэр нэг мэдлэг боловсролыг яг тэр их сурвалж аягүй чухал байдаг шүү дээ. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн одоо дэлхийд өрсөлдөе гэдэг ч юм уу дэлхийд хөлний нөлөөллий чадварлаг боловсон хүчин болъё гэхэд тэр нэг мэдлэг боловсролын тэр нэг их ундраг нь их чухал. Тэгэхээр тэднийг бид нар ер нь хаанаас авах вэ? Гэхдээ одоо тэгэл нөгөө Монгол инженерүүд Facebook, Google-д ажиллаж байна гэдэг бол нэгт тэр тодорхой хэмжээнд мэдлэг туршлагыг олж авч чадж байна тий. Гэхдээ тэр бол яг инженерийн хувьд байгаа байхгүй. Чинь инженерийн ур чадвар гэдэг чинь өөрөө ингээд бас агаас яа хүртэл олон левелтэй чадварууд байна. Гэтэл Google-д одоо маркетингаар ажиллаж байгаа монгол хүн юу вэ? Тэ? Facebook-д магадгүй хөрөнгө оруулалтын шийдвэр M&A жижиг компанийг худалдаж авъя гэдэг шийдвэр дээр оролцож байгаа хүн хэд байна? Яг бизнесийн хэсэг дээр нь оролцож байгаа хүн хэд байна ч юм уу тий. Нэг ёсондоо бизнес талын туршлага хуримтлуулж байгаа кейсүүд маань харьцангуй цөөхөн байна. Яг өнөөдөр монгол хүн магадгүй Монголд сураад магадгүй Америкт одоо магистр хийгээд яг одоо жишээлбэл инвестмент банкер ажиллаж гин үү тий. Яг байгаа мэдээж гэхдээ тоон хитрхи цөөхөн баг. Тэгэхээр чи яаж тэр бизнесийг амжилттай авч явах одоо сурах хүчгийг өнөөдөр 2-р ангийн 3-р ангийн бичих цаг хугацаа бичих одоо юу гэдэг
тэр туршлага нь тэгээд тэр яг хөө мэдээж ингээ гадаадад инвестмент банкер байж байгаад Монголдо ирээд тэр чинь бизнес хийх хэрэгтэй. Хоёрдугаар энэ хүн бизнес хийлээгээд амжилттай байна гэсэн үг бас биш. Яагаад гэвэл эн чинь Монголын одоогийн орчин тий. Орчин маань өөрөө юу байгаа вэ? Нийгмийн зохицуулалт. Тийм ингээд одоо нэгэсэндээ мангар олон зэрлэгэл биш үү? Бид нар чинь өнөөдөр нь бол тийм байна. Монгол улсад бизнес гэдэг бол одоо ерөөсөө хүн нийтлийн зэрлэгэн донд л бид нар нэг сарнаа тарчих гал эсвэл нэг юм богино настай цэцэг ургуулчих гал үзээд байгаа байхгүй. Харин эсвэл ингээл юм оруулж ирээл зараад байна шүү дээ. Ер нь бол одоо тэрнээс ч одоо яг ингээ үйлдвэрлэл гэх юм уу, олон улсад өрсөлдөх гэх юм уу, энэ ноу хау, энэ бизнесийн ухаан, энэ бизнесийн хариуцлага, энэ бизнесийн одоо юу гэдэг ёс зүй, энэ зүйл бол хол байна л та ялтч юм. Тэгээ эндээс чинь одоо жишээлбэл нөгөө компаниуд одоо юу гэдгийг те тухайн улсын одоо юу гэдгийг бусад улсад өрсөлдөх чадварыг бий болгоод шүү дээ. Одоо манайханд бол ерөөсөө байрын солигдчихвол нэг логик дараалалд нэг өөрчлөгдсөн нэг иймэрхүү байдалтай яваалгаа. Магадгүй зөв жимрүүг ороход нэг тодорхой хугацаа хэрэгтэй баг. Тэгтээ бол залуучуудын яг энэ одоо бол Монгол бол үнэхээр дэлхийд бол одоо юу гэдгийг те дуулгаж шүү дээ те. Тийм шүү дээ. Тэр түрүүний нөгөө CS байна. Тэр 3 үрж 3 дээрээс нь ингээл цагуурын хөндөй зүгээр одоо ерөөсөө монголчууд байгаа байна. Тэгээ одоо ерөөсөө байна, инженер байна. Тийм шүү дээ. Яг ингээд нөгөө бид нар чинь юмаа бас барьж аваад тууштай хийвэл ингээд чадаад байгаа байхгүй. Нөөц байгаа тань тий. Одоо асар их нөөц байгаа тань. Юу гэмдэ нэг юм талент гэх юм уу да одоо тий. Мэдээж жишээлбэл ингээд манай CS:GO дээр за мэдээж Mara гээл маш чухал үүрэгтэй. Гэтэ энэ 6 маань харьцангуй ингээл одоо юу гэдэг өөрсдөө чадвар нь үнэхээр цойлж байгаа болохоор гарч ирээд байгаа байхгүй. Тэрнээс биш энэ 6-ыг ингээд яг дуучин гэдэг бодъё л та. Амар сайн дуучин байла. Entertainment ертөнц гэвэл эн чинь хэцүү байхгүй. Тийм шүү дээ. Нэгсэндээ одоо K-pop гэдгийг чинь гаргаж ирэх гэж юу болж байна. Ингээд цэвэр одоо улсын бодлогомж байна, маркетинг нь байна, төлөвлөгөө нь байна, 3-3 ч гэсэн яг эн чинь чадвар байгаа. Мэдээж энийг хөгжүүлж байгаа манай одоо холбоо 3-3-ын холбоо гэж чадж байгаа сайн гадаад харилцаа юмаа сайн одоо яг эхэлж байна. Ер нь бол санаа. Яг энэ шиг ер нь бол бид нар өөрсдөө тийм олон улсад одоо манай бизнес гэхээр хэцүү болчихлоо шүү дээ. Одоо тий. Ер нь нэг цойлоод байгаа бизнес гэхэр чи одоо нүүрс биш юу вэ? Уулуурхай. Ерөнхийдөө дэшегээ одоо юу гэдгийг удирдлагууд маань ерөөсөө одоо жишээлбэл ерөнхийдөө ганц анхаарч байгаа магадгүй одоо юу гэдгийг өөр зүйлүүдийг анхаардаг л байх л та. Сошиал дээр илүү гана ерөнхийдөө бол уулуурхай лиценз болчихлоо шүү дээ. Том төслөө. Тэгэнгүүт одоо жишээлбэл бусад улс ихтэл одоо юу гэдгийг олон улсын одоо валютын сан гэхтэл одоо блокчейнийг биткойныг те нэг суур нэгжиндээ оруулдаг ч юм уу те гих мэдчлэн ингээл явж гэн Оросын хувьд ч ихтэл одоо биткойноор гэдэг альва төлбөрийг хийхтэл манайхан стил өөр зүг рүү арчаад байна. Энэ төрөл нэг компани одоо цагуурын хөндөд одоо юу гэдгийг те монголчуудыгаа түүчээлээд мөс цаглаа явж байгаа чинь ингээл юусэн ямар нэгэн спортын үүрэг гүйцэтгэхгүй ч юм уу те уул нь бол тэд нар чинь бүх зүйлийг л мэдээд байгаа шүү дээ. Ер нь бол тий. Гэхдээ юусэн хандлага болоод анхаарах нь юусэн уул уурхай лиценз дээр байна. Тий яг хоо харин. За тэгвэл дараагийн асуулт ах. Хаюулаа ингээд цаг хугацаа ингээд ухрааж болдог бол яг одоо жишээлбэл стартапыг эхлэх тэр мөчтөр хайлаа ингээд бодъё л тоо. Тэнгүү тэр үедээ очивол та нэг зөвлөгөө өгье гэвэл өөртөө зөвлөгөө өгвөл одоо маш 4 удаа фейлдчихлээ шүү дээ ерөнхийдөө. Тэгээ давтах нь бол үнэхээр яг хоо дотоодын зах зээл дээр ч гэсэн олон фейлдсэн. Ер нь бол яг хоо фейлер гэдэг ямиг одоо манад ч гэсэн ингээ харахад одоо чи бас түрүүн хэлчихсэн. Одоо нэг арилжаа хийж үзээд тий фейлдээд тэрэндээ хүнийг буруутгадаг эсвэл ингээд нэг арилжаа хийгээд тодорхой хэмжээнд фейлдсэн гэвэл ингээл нэг тийм амар эрсдэлгүй нэг цэмцгэр эсвэл нэг л их бусдыг буруутгасан ч юм уу тий ийм нэг юу би бас байд юм болов гэж хардаг. Гэтэл яг
одоо миний хувьд бол тийм фейлер түүхээсээ ичих ч юм уу эсвэл одоо тэр бол надад бүр асар их л ерөөсөө хүн ингээл нэг юм пис пасл гэж одоо хөгжинэ гэх юм уу да тий. Тэр талаас нь би бол айгүйх одоо хүлээж авдаг, хардаг. Миний одоо тодорхой хэмжээнд өмнөх гаргасан фейлерүүд бол надад юун нөгөө магистрийн, докторийн зэргийн хэмжээний л одоо туршлага хоригдл одоо үүссэн. Тийм. Гэтэл бол бас манайд ингээд нөгөө нийт ард түмэн маань одоо алдаа гаргахаас айдаг ч юм уу. Эсвэл одоо тиймэрхүү бас юунууд байдаг шүү. Байгаа юм шиг харагддаг. Тэгээ алдаа чинь яг одоо манай дээр ч гэсэн яг ингээл арилжаа хөнгөр уртал дээр алдаа гаргах юм бол тэр алдаан дээр хэрвээ бид нэг ингээд процесс үсгээ ажиллах юм бол дараагийн түвшин рүү гарах нэг шатлага байдаг. Дараагийн түвшний анирыг гаргаж ирэх ч юм уу тийм л зүйл байгаа. Тэгэхээр ер нь яг хуу том зургаараа бид хэд бол маш залхуу ард түмэн юм билээ. Залхуу ард түмэн хоёрдугаарт яг ийм одоо аз гэх юм уу эсвэл одоо ингээд суглаа гэх юм уу нэг юм ягаад чи юм нэг хялбар мөнгөтэй болчих юм шиг тийм гинт баяжчих юм шиг гинт ингээл одоо coin гээл юу болов тий одоо мэдгүй арилжаа гэд хэрэг бас яа тийм one bet гээл одоо сүултээ улс нь хүртэл хориод чих шиг тий эн чинь ингээд ер нь бид нар нийт одоо хүмүүс маань өөрөө боловсрал нийгмийн маань байдал нь л өөрөө ямар төвшөнд байна вэ гэдгийг л харуулдаг байхгүй. Ерөөсөө нэгдүгээр ангийн хүүхдэд мөнгө өгвөл чаавс тэл чихэрл аав штэ тий. Юун хөрөнгө оруулалт, юун одоо зармигл аав штэ тий. Гой чихэр авахаас биш маргаашийн байрны төлбөр, хөрөнгө оруулалт юу гэдэг энэ юм чинь өөрөө чангал байна л та. Тэгэхээр ялтчгүй гэхдээ одоо яах вэ? Гомдлоод шалчхнаад байхаас илүүтэйгээр мэдээж тэгэл түүчээлэл хийгээл харуулаад хоёрт яг бид нарт бас миний нэг хэлэх дуртай гэх юм уу бас нэг боддог зүйл бол ер нь нөгөө амжилтын түүх байна. Гэхдээ цөөхөн байна. Мэдээж ингэж нөгөө салбар болгонд болдог бол ингээл Монгол шиг л бид нар нэг түүхтэй болчмоор байгаа байхгүй. Тэгж чадах юм бол одоо ирэх биш ингээд мэдээж Монголс байна уу 3-ыг үржих 3-ын саксыг залуучууд хараад чадчихээн ах чадчихээн те одоо би чи ингээд надад энэ бол мөсийн зүсээд орон зайг нь бэлтжлээ би сайн саксчин байвал эсвэл би сайн бас одоо өөрийнхөө тоглож байгаа e-спортыг ирээдүйд ингээд сайн баг болох юм бол биднэрт бас боломж байна гэдгээ хүн харж байгаа байхгүй. Гэтэл Монголын технологийн салбарт гэхээр хамгийн өндөрт ланд глобал байна тий. Яг өшөө цаашаа ингээл IPO хийсэн эсвэл одоо кейс нь өөрөө цөөхөн байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо тэгэл өөр ингээл салбаруудыг ярих гэхээр цөөхөн. За мэдээж ингээл гоё Акхуа авраг маань байна. Алтууи гээд одоо Бостонд балет бүжгэлж байгаа хүн байна. За Microsoft-д Google-д ажиллаж байгаа Батулга, Microsoft-д ажиллаж байгаа Батүлцээ гэл хүмүүс байгаад идэг. Гэхдээ энэ түүхүүд нь цөөхөн байгаад шүү дээ. Та дэс ч гэсэн одоо сонсоход ингээл бас яг энэ платформыг ашиглаад арилжаа хийгээд ашиг орлого олж байгаа олон хүн байна гэдээ ярьж байна. Гэхдээ энэ хүмүүс өнөөхөө бас ингээд зарим талаараа одоо амжилтын түүх нь магадгүй зарим нь бол яг ингээд яриад тахт хэцүү бах л та. Тий дардан байхгүй шүү дээ. Би чинь ингээд амар сайн арилжаа хийгээд $50,000 нэг шөнийн дотор олчлоо гэвэл одоо утас дуурайд мөнгө зээлийгээ салахгүй бах тий. Тэгэл ер нь яг тийш тий. Ер нь зөвхөн санаа нь бас миний хэлэх гээд байгаа санаа нь ер нь биднэрт нөгөө амжилтын түүхүүд маань л цөөхөн байгаа тань. Тэгээд хүмүүс маань бас хор шартай амьдралынхаа төлөө бас амар
тэмцэх нь тэмцэж байгаа мэдээж хүмүүс зөндөө байгаа. Гэтэ ер нь дийлэнх маань бас яг харцсангуу ингээд нэг юмд нухлуулад тий. Ер нь бол жоохон юу л халамжаар дожигдоод тий халамжаар ингэнгүүчл нэг тодорхой төвшөнд барьчаад байгаа шүү дээ. Ерөөсөө тэр нэг сэтгэлгээний хувьд л ерөөсөө ер нь сэтгэлгээтэй бас нэг хүмүүс хэлж ирсэн юм нэг зомби тий. Нөгөө ингээ хүчнүү үхэж болохгүй, хүлж болохгүй. Одоо сүүлдээ бас нэг геополитик гэл янз янзын юм л ярьж гин, айлгаж гин. Тэгэл санаа нэг юм өхүүлж болохгүй, амжилттай явуулж болохгүй. Гэтэ ингээд нэг юм зомбигоор ингээл барьдаг уу? Тэнэг мангараар нь ингээ барьж яах нь одоо хоёр гүрний маань бодлого юм шиг те. Одоо ингээд нэг юм яг тэр гэхдээ үнэнчээ хотлаач ер нь бол бодит байдал өөрөө яг тиймэрүүл байгаа даа л. Тэ ерөөхдөө нэг юм харадифо. Ерөөхдөө цөөнх нөгөө массыг удирдахад яг сэтгэл зүйн дээр нь тоглолт хийдэг шүү дээ. Тэр чинь ингээ бүр нөгөө сэтгэл зүйн салбарын дээр судалгаа эднэр дээр бол төвшинтэй. Хэрвээ тэнд яг ингээ барьчих юм бол мөнхийн одоо юу гэдгийг одоо айдас хүйц давтуулсан мэдээнүүдийг тэр сошиалор нь бөмбөгдөх ч юм уу те. Тэр мэдээллийг ингээ авж байгаа хүмүүс чи өөрөө нөгөө хүнтэй хамтрах юм уу те. Одоо тийм одоо итгэл зориггүй одоо жишээлбэл манайхан жишээл морин дээрээ босдог ч юм уу те тиймэрхүү арт хүн байлаа штэ зогсдог. Тэнгүүл одоо жишээлбэл манжи үеэс хойш ингээл нэг суудаг үе эхэлсэн те. Гэдэгчлэн тэр одоо юу гэдэг цөөнх массыг удирдахын тулд ерөөсөө сэтгэл айдас. Тийм мэдээж. Тийм их гүрнүүдийн бас бодлого байгаа хөө тодорхой хэмжээнд бол байдаг л. Тийм бид нар чинь ингээл бидний мэдэх түүхүүд өөрөө тэгэл одоо Америкт индианчууд ч юм уу те тэгэл байна. Гэтэ ер нь геополитик талаас одоо бид нар чи хоёр гүрний дунд ингээл бапрестити үүрэг гүйцэтгэх ингээ явж байгаа ч гэсэн яг энэ техник технологи талаас энэ яг одоо байгаа нөө аж үйлдвэрийн 4-өөс 5 руу орчлоо гэж хэдүүлээ яриад байгаа ш те хүн бароп тэр үе гээл энэ үед чинь нэгсэндээ бусад салбарууд ингээ барих боомлох ч юм уу те боломжгүй болчихж байгаа. Одоо жишээлбэл манай дээр ч гэсэн гэтээ сурах үчих нь тэгтээ анги байхаар бас чанга л та. Одоо манай дээр гэхдээ одоо санхүүгийн салбарт гэхтэл яагаад бид нэр ингээд монгол хэлч айгүйх ингээд үгсийн сантай баялаг ихтэй те маш том хэл шүү дээ. Бид нар чинь нэг утга санааг хэдийн янзаар хэлдэг үстэй те монгол хэл. Тэгтэл бид нар одоо жишээл эдийн засаг санхүү талаас дандаа гадаад нэршилтэй. Энэ маань юу вэ гэвэл ерөөсөө л таны хэлдгээр нөгөө нэг хүний хэлдгээр сурах үчих нэг дээр яваад байгаа. Аль хизээ нэг оруулаад ирсэн байсан бол бид нар одоо жишээлбэл тийм яг ингээл ярьж байгаа шүү дээ монголоор. Тэгэхээр ингээ энгийн жишээг бол зүгээр нэг байгаа кейс төр ингээл анализ хийжингүүд логик ойлголтоор юм хариултууд гарч ирээд байгаа. За тэгвэл хэдүүл эргээд сэлбэр рүү орцгоё. Ингээл ингээ хайлаа болохоор ингээ чөлөөт яг ингээд манай подкаст айгуу чөлөөт гоё явж байна. Ерөнхийдөө одоо жишээлбэл XCC-ийн яг тэр цаана нэг үн цэн байгаа шүү дээ. Open source гэдэг. Эний талаар ерөнхийдөө үзэгчтэй хэдүүлэн хоёлаа одоо таны зүгээс одоо яг ингээд салбар руу хоёлаа оръё. Одоо хэрэг open source гэж яг юу юм бэ? Үзэгчтэй гоё цаана гоё инженеэр гоё гэсэн. Тийм бид хэд чинь нөгөө ерөөсөө л технологийн компани гол юм нь бас бизнес модель шүү дээ. Яаж мөнгө олох юм бэ? Яаж зах зээл танигдах юм бэ гэдэг. Тэг яг тэр нөгөө дөрвөн алдаа гэдгийн нэг ойлгосон том зүйл нь ер нь яг ингээд бид хэд өнөөдөр юм эхэлж явах үед стартап байх үед ер нь л ингээд би хөрөнгө оруулалт авъя гэж тийм эсвэл намайг хэвлэл мэдлэлээр гаргаад өгөөч тэгвэл бид нэр хэрэглэгчтэй болох гэдэг юм ч гэдэм үү. Яг ингээд харцсангуу зарим талаараа ингээд би сэтгэлгээтэй эсвэл авах уу? Тий, авах сэтгэлгээтэй. Тэнгүүд тэгвэл яг Монгол инженер Монгол улс яг дэлхийд юу өгсөн? Ямар технологи өгсөн? Тэ? Бид нар чинь дандаа л ингээл гуйлга гуйгаал эсвэл ингээл бараг л одоо Монголд лицензтэй програм сүүлийн үед л ярьж штэ. Лицензтэй програмын лицензийг төлөх, Canva дээр мөнгө төлөх, Figma дээр мөнгө төлөх, email дээр мөнгө төлөх гэдэг чинь одоо ингээ байгууллагууд ойлгоод хүний оюуны өмч одоо энэ
кино миногийн чинь дандаа торрентоор үзээл те. Бид нар чинь яалтчгүй ийм одоо нөхцөл байдал нь өөрөө ер нь нэг ийм овжоо ингээл нэг ийм сэргэлэн юм шиг те. Ер нь бол залжин ингээл нэг ийм одоо ингээл бараг юм авч л байх сэтгэлгээ байгаад байгаа байхгүй. Тэгээд бид хэд ер нь эн чинь бас заах монголч юу байх вэ? Ер нь ингээд буруу орны л юм байна тий. Хоёрт Азийн сэтгэлгээ чинь бас тий. Бас ингээд авдаг сэтгэлгээ өгдөг. Гэтэл яг ингээд одоо IT эсвэл ингээд нэг Америк, Европ гэх харахаар яаж юмыг одоо филантропик гэж ярьдаг тий. Майндсетийн хувьд авсан бол тодорхой хувиа өгөхтэй. Одоо жишээлбэл чи бас IT-ийн хүн ингээ мэдхэд бид нар чи ингээл програм хангамжийн ихэнх ингээ суур технологиуд open source. Боёо те програмчлалын хэл, дата бааз одоо юу гэдэг ингээ юм эхлэе гэхэд хэрцангуй юм ингээ open source боёо нээлттэй. Нэгэсэндээ ингээд нөгөө сурах бичгийг чинь нэг юм өөр төвшөнд за миний дүнээр энэ сурах шиг ашиглаад та нар энэ хүртлэх ингээд цаг хугацааг хэмнээд энэ дээр суйрлаад дараагийн юм хийчих гэдэг сэтгэлгээ гэх юм уу да та эн чинь бүр суур ингээд философи нь өөрөө ил болгоод байгаа байхгүй. Хүн хийсэн юм бусдыг цаг битийн алдаараа гээд нээлттэй болгоно гэдэг бол агуу сэтгэлгээ байхгүй. Өгөөд нь шүү дээ. Өгөөд байгаа байхгүй. Одоо жишээлбэл ингээд за IT-ийн салбарт ингээл өнөөдөр нэг программист юм хийх гэсэн чинь дата бааз нь лицензтэй л юм ашиглана. Програмчлалын хэл нь лицензтэй л юм ашиглана. Одоо юу гэдэг фронт эндийн технологи нь лицензтэй л юм ашиглана гэвэл уучлаарай энэ бол хэцүү. Барьер ихгүй хэцүү ихгүй. Хүний ингээд одоо entry level маань асар хэцүү. Тэгэл одоо энийг ингээд программистууд бол мэдхийн дээр мэдчихэв. Өнөөдөр ямарваа нэгэн санаа юм хийхэд хүн ядаж л веб хэрэгтэй байна гэхэд WordPress дээр тий. бид нэр суурлаад фронт энд л хийчүүл контентоо удирддаг хэсэг нь open гэдэг ингэ мэдчихэж байгаа юм. Энэ өөрөө сэтгэлгээл арай ингээд сайн явах хэрэгтэй юм байна гэх. Тэгээ бид хэд чинь тэгвэл монгол хүн энд байгаа open source технологиудыг ашиглаад бүр ингээд бизнесийн төвшөнд нь ашиглаж болох open source одоо модельтэй код нь хэл юм хий. Бидний энэ хүртэл хийсэн юмыг аваад ашигла. За чи тэгээд монгол инженерт талрах, монгол компанид талрах бидний ингээд одоо хийж чадсан юмыг аваад ашиглаад тэгвэл бид нар наадах одоо ашиглаад байгаа статистик тоог чинь энд хөрөнгө оруулагч нарт үзүүлээд үе бид нар ингээд ийм хийцэн чинь их олон ашиглаад байна. Та бидэнд хөрөнгө оруулалт хийгээч. Бид нар ингэсэн. Нэг ёсондоо философи хоёрдугаарт одоо бизнес модель хоёрыг ингээ холбоод бид чинь өгч чадах хэрэгтэй юм. Өгжиж бид нар авах хэрэгтэй юм байна гэдгийг нэгэсэндээ ойлгосон гэх юм уу? Одоо тэнгүүд өгчингүүтээ тэнчэнээс нэг ингээд нэг дата үзүүлэлт гарч ирж ш тэ. Тэрний дараа бол ерөөсөө хөрөнгө оруулалт талаас ингээд нэг эхлээд өөх системээр л явцсан байгаа. Танд бас нэг таны философи дээр бас нэг тийм байдагсан. Хүмүүстэй ингээд ажиллах, хамтарч ажиллах ч юм уу те. Яг ийм дээр алдах боломжийг өгдгөө гэдэг нэг тийм гоё үг өгдөг шүү дээ тийм. Ер нь яг хүнд итгэх одоо заримдаа бас яг ээж маань гэр бүлийнхэн маань хилтэй. Хитрхи хүнд итгэх юм хитрхи ингээд хүнд одоо итгэж юм хариуцуулах юм өгөх юм тэгээд алдах юм ингээл зэмлүүлэх юм бол байдаг. Гэхдээ ер нь яг тийм том зургаараа Эрксийн бүтээж байгаа философи, бизнес модель бол ер нь эхлээд үгүй бид нар чаддیں гэдгийг харуулъя. Тэгээ бид нар чинь бас 20 онд 19 онд бид нар чинь яг энэ бизнес модель маань бол бас нэлээд захирын үндэд ч гэсэн нэлээд үр өгөөжтэй байсан. Яг ийм open source технологиуд дээр суурлаад одоо хөрөнгө оруулалтын сангууд нэлээд үүсч эхэлсэн.
Тэгээ ер нь яг хуу энэ IT-ийн салбарт бол яг энэ open source бүтээл, open core бүтээл. Ингээ одоо бол AI-г хүртэл open weight гэж хэлж байгаа. Жишээлбэл бас тодорхой сургацсан дата нь open байх хэвээр. Эксперимент алдсан юмнууд нь open байх хэвээр гэдэг ойлголт явж байгаа. Ер нь бол энэ нэг open source, open platform, open гэдэг энэ бол өөрөө цаанаа маш л том боломж гэж хардаг, философи гэж хардаг. Тэгээд бид нар чинь бас 19 онд хөрөнгө оруулалт татаад дотоодосоо бид нар чинь 650 орчим мянган долларын хөрөнгө оруулалт татаад одоо бол бид нар чинь бас 20 онд Америкт бүртгүүлээд бид нар чинь яг continuous securities offering гэдэг нэгсэндээ өөрсдийн хувьцааг токен болгоод хаалттайгаар хөрөнгө оруулалт татсан. Одоо тэгээд 160 гаруй хөрөнгө оруулагч 2.8 сая Америк долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тэгэхээр энэ бас л нэг жижиг юу гэдэг өсөө зүсэл боломжуудыг нэгээл нэгсэндээ тийм кейс бол бүтээгээл өөрсдийнхөө хэмжээнд бол явж байгаа. Одоо манайх болохоор жишээлбэл олон улсын санхүүгийн үйлчлэгээ үзүүлэгч байгууллага ерөнхийдөө манай бүтээгдэхүүнүүдээс гинвэл ханшийн зөрүүн дээрээс ашиг олох боломжтой CFD харилцаа гэж байдаг. За юу гэдгийг дэлхийн хөрөнгөний зах зээл дээрх компаниудын хувьцаа авах ийм бас үйлчлэгээ байдаг, shares account гээл. Тэнгүүд жишээлбэл би танай компани хувьцаа эзэмшигч болъё. Хөрөнгө оруулалт хийе. Тэгвэл жишээлбэл минимум нэгсэнд хөрөнгө маань хэд байх вэ? Дээрээс нь хувьцаа эзэмшигч болохын тулд би яг ямар шат дараалтаагаар ингээ явах вэ? Хэр хэлбэр вэ ер нь? Зөв. Яг сүүлийн 3 жил бол бид хэд нэх хөрөнгө оруулалт татах гад бол явсангүй. Яг үнэндээ. Анх бол яг тийм 20 оны сүүл 21 он 22 он бидэд бас Shark Tank-аар ороод зөндөө яг гол хүмүүс ойлгоод бас тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалтууд хийсэн. За ер нь бол хамгийн багадаа миний санаж байгаагаар нэг 1000 орчим бараг доллар хаа. Эрхэс хөрөнгө оруулалт гэх юм бол хамгийн багадаа $1000 хөрөнгө оруулалт хийж болно. Хоёрдугаарт яг инвест цэг эрхэс цэг IO гэж ороод яг нөгөө KYC-га хийн. Энэ маань өөрөө ямар учиртай гэхээр Америкт бүртгэлтэй компанид хөрөнгө оруулалт хийхийн тулд бүрдүүлдэг материал байдаг. Тэрний дагуу KYC-га хийн, дансаа цэнэглэн. Тэгээд би ийм хэмжээнд $1000 тааруулаад эрхэсийн хувьцааг авъя гэхэд боломж нь бол байдаг гэсэн үг. Ерөнхийдөө яг хэлбэрлэл шүү дээ. Манай дээр ч гэсэн жишээлбэл яг үнэхээр CFD зах зээл дээр арилжаа хийх юм бол зүгээр л яг л нөгөө KYC-га хийгээл болчдөг шүү дээ. Тэгэл дансаа цэнэглэн. Ерөнхийдөө л айгүй хэлбэр юм байна. Тийм таад магадгүй 2010 онд юм уу? За тэр ч яг өөр түүх. Гэхдээ яг ер нь бол ийм штэ. Мэдээж би бас яг туршиж үзээгүй. Гэхдээ ингээд сонсож байхад бол би KYC-га хийгээл дансаа цэнэглэл тодорхой арилжаанд байна уу? Эсвэл компани хувьцаа авахд орж болно гэж байна. Мэдээж энэ бол IT-ийн техник технологийн давуу талын үүднээс нэгсэнд санхүүгийн бүтээгдэхүүнийг илүү либералчилж штэ тий. Би бол юу гэдэг заавал ингээл брокер дилерийн компани дээр очиод дансны гээл захиалга өгөөл ингэдэг байсан бол нэгсэнд Монголч гэдэг юм байхгүй. Nvidia-гийн хувьцааг байна уу, Apple Tesla-гийн хувьцааг авъя гэхэд боломж нь байна гэдэг бол том л зүйл байна л да. Тэгээ манай дээр бол ерөөсөө шат амжилт байхгүй шүү дээ. Та бүртгэл үүсгэхэд ямар нэг төлбөр байхгүй. Ямар ч асуудалгүй. Тэгээ та үсэх юм бол хэрвээ манай дээр дансаа нэлээ, KYC-га нэлээ, verified болчлоо. Та хаанхын ямар хувьцаа, хэний хувьцаа авмаар байгаа. Ерөөсөө тухайн үеийн зах зээлийг тэр тухайн моментд шууд л авчна гэсэн. Тийм манайх бол яг эрхэсийн хувьцаа бол юу гэдэг XM-ийн платформд байр шат ч юм уу хүн бол авах бол боломжгүй. Тийм төлөвлөгөө байгаа юу? Private. Яг нөгөө бид нар чинь
цаана Ferment гэж компанид нэгэсэндээ системийг ашиглаж байгаа түрээсэлж байгаа байхгүй. Одоо бид нар чинь манай үйл ажиллагаа чинь тусдаа тэр хэд чинь нэгэсэндээ одоо exam шиг гэх юм уу компаниудад нэгэсэндээ ингээд өөрөө хөрөнгө оруулалт татах тэр боломжийг олгодог л компани гэсэн үг байхгүй. За тэд нар маань холбогдоод магадгүй одоо юу гэдэг яах боломж нь ирээдүйд нэгдвэл тэгэл одоо мундаг биш одоо би бол тэгвэл exam-ээр дамжуулаад ирсэн хувьцааг аваарай гэл яаж болно л гэсэн үг л дээ. Ерөнхийдөө нөгөө RxS-ийг ерөнхийдөө Experience Operating System гэдэг шүү дээ, тий. Энэ нь яг ингээд энгийн бид нарт яг ойлгохоор та нэг гоё хэлээд өгөөч. Яг юу юм бэ? Зөв. Айгүй олон хүн гэж асууад шүү дээ. Яг хоо ер нь энгийнээр болохоор бид нар нөгөө түрүүн бизнес модель ярьсан шүү дээ, open source гэдэг. Яг бүтээл нь өөрөө юу вэ? Юу хийдэг вэ гэхээр ер нь бол товчоор бол байгууллагын л програм хангамж. Тэгэхээр энгийнээр одоо юу гэдэг санхүүгийн програм, call center-ийн програм, магадгүй ингээд task management ажил үүрэг хуваарлах програм, борлуулалтын програм, ийм төрлийн. Эсвэл одоо зарим эсвэл ингэж хэлвэл бас гайгүй. Одоо жишээлбэл төрийн банк, Мятын одоо call center, command center-ийн үйл ажиллагаа хэрэгсдээр ажилладаг. Илүү одоо ингээд тэр чинь операторууд байна. Дан ганц нэг ярианы төв биш. Одоо чи ингээд Facebook-аас сонсно, одоо юу гэдэг имэйлээ сонсно, вебээ сонсно гэл тэ бүх ингээд omni channel experience гэдэг хэлдэг. Ер нь бол нэг зэгт бизнес бүх ингээд мэдээллүүдээ санал, гомдол, хүсэлт юу гэдэг те борлуулалтын сэжим гэдэг. Энийг ингээ хүлээж авах зорилгоор жишээлбэл ашиглаж байна. За Mobicom гэж жишээлбэл яг цэвэр байгууллагын борлуулалтын зорилгоор ашиглаж байна те. Одоо хүн интернетээр би одоо юу гэдэг гэртээ ийм интернет авъя, эсвэл байгууллагуудаа ийм бүтээгдэхүүн авъя гэхэд борлуулалтын зорилгоор ашиглаж байна. За жижиг одоо байгууллагууд бол ингээл ресторан, магадгүй дэлгүүр, пос, санхүүгийн програм, онлайн худалдаатайгаа холбооч гэдэг юм уу те. Өнөөдөр нөгөө ингээд энгийнээр ингээд нэг юм хэлэх юм бол одоо 100 гаруй модулууд байдаг гэсэн үг. Тэгээд тэр дотор танай бизнес жишээлбэл хідэн одоо легогоор ирвэл те хідэн лего ашиглаад чи ямар өөрийнхөө бизнесийн дүрсийг бүтээмээр байна те тэрэнд нь хэрэгтэй. Энд магадгүй өөр автын салбар их байж болно, банк усуд байж болно. Ингээд салбар болгонд өөрсдөд нь хэрэгтэй. Тэр нэг легог өөр зарим нь машин бүтээх, зарим нь онгоц бүтээх, зарим нь Batman бүтээх сонирхол байгаа шүү дээ. Гэхдээ энэ дунд би яагаад лего гэж яриад байна вэ гэхээр энд байгаа машиныг нураагаад өшөө жоохон юм хэмжиж жагаад онгоц хийж болох байхгүй. Нэг юм стандарт байна шүү дээ. Тэр стандарт тэр нэг юм үйлдлийн систем гэх юм уу да тий. Өөр хоорондоо холбогддог тодорхой яг нэг бизнесийн байгууллагын зорилгыг хангахад чиглэсэн одоо модулуудын нэгдэл гэх юм уу да. Тэгээ ягаад ингэж бас ярьж байна вэ гэхээр нөгөө би ярианы ихэнд нэг хэлчихсэн шүү дээ. Ер нь ингээд нэг баланс олох гэдэг ярьсан шүү дээ. Монголд бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлээд хоёрдугаарт бид нар чинь захиурын үндий Америк, олон улс доллар гэдэг. Тэгвэл энэ хоёрыг би амьдрал дээр зэрэг хийхийн тулд нэг стандартаар л байхгүй бол өнөөдөр Монголын IT-ийн компани асуудал юу гэхээр Монгол мөрөөдөл нь гоё байж болох ч гэсэн Монгол компаниудын асуудлыг шийдээд байхаар хизээ захиурын үндий гарах юм бэ? Хизээ доллар олж ирэх юм бэ? Тэ? Монголд зориулж бүтээгдэхүүн хийвэл уусаа фейл ахгүй. Одоо яг л ер нь бол фейл. Одоо жишээлбэл танай компани ч гэсэн ингээл одоо Монгол хүн зориулаад Facebook хийгээд байвал ер нь зөвхөн фейл хийстэй. Тэ ер нь тийм шүү дээ. Миний мэдэх 2-3 ч тийм social network хийх гэж үзээд фейлсэн шүү дээ. Ер нь бол тий. Pip гэж байлоо тий.
Тийм нэг үгүй ер нь янз янзын юм байна. Одоо бүр нэрийн ч мартчих. Ер нь бол тий. Тэгэхээр чи нэг юм нийшл юм юу гэмдэ санаа нь ингээд нөгөө өрсөлдөх чадамжтай юм байхгүй бол зөвхөн Монгол хүнд зориулсан, зөвхөн Монгол улсад зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ гэсэн юм. Ер нь бол хэцүү байхгүй. Чин бизнес юм өөрөө ямар хурдтай явж байгаа юм тийм. Энэ үеийн одоо жишээлбэл яг энэ цаг хугацаанд альва ингээд салбарын хөгжлүүд чинь ингээд нэр асар их өрсөлдөөнтэй. Тэрүүгээр асар их хурдтай хөгжиж байна. Тэнгүүд таны бас нэг зөвлөгөө бод шүү дээ. Саяны эндээс хэрвээ стартап яг энэ салбарт хийх гэж байгаа эсвэл бус салбар дээр стартап хийх гэж байгаа бол Монголын зах зээл биш гадных руу ерөнхийдөө зорих юм байна шүү гэдэг. Тийм шүү дээ. Одоо юу гэдэг энэ 2 3 дугаар үеийн 4 5 дугаар үеийн ингээд залуучууд бол ер нь л одоо инженеэр бол ингээл тийм Монголын жишээ хагхуу аваргын жишээ тий 3 үржих 3-ын жишээ энэ жишээ чинь дэлхийн хүмүүс байгаа шүү дээ эдгээр чинь. Тийм шүү. Дэлхийд данстай, дэлхийд бүртгэлтэй, дэлхийд алдар нэр амжилтаа цуурайтуулж чадчих шүү дээ. Өнөөдөр тэр дэлхийд цуураатаад байгаа Монгол програм нь хаана байна? Тийм. Тэгэхээр тэрийг л бид нар гаргаж ирэх ёстой. Бид нар өнөөдөр ер нь юм ирээдүйд бүр ингээ хавтгаагийн хавтгаа болно. Одоо ингээл экзамээр дамжуулаад одоо юу гэдэг хувьцаа худалдаж авах боломж үүсэж байна гэдэг чинь л Монголын санхүүгийн зах зээлд том бас л disruption болж байгаатай адилхан байхгүй. Тэгэхээр хизээ нэгэн цагт гадаадд байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ Монголд орж ирэх нь тодорхой байхгүй. Тэр үед өнөөдөр зөвхөн Монголд зориулсан бизнес хэр үр дүнтэй байх вэ? Хэр үр дүнтэй байх вэ гэхээр чадахгүй байхгүй. Тийм. Тэгэхээр тэр үед яаж тэгвэл олон улсад зүг гарах хэвээр. Ер нь Монголд юм хийчихэд олон улсад гарна гэдэг хэцүү байхгүй. Анхнаасаа олон улсын асуудлаа харчаад Монголын асуудлаа харчаад одоо бид хийчих ч юм уу те нэг ийм ив зүгэл олох хэрэгтэй гэсэн. Энэ чинь ингээл Монголын юм тэнд очиод тохирно гэсэн юм байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Шал өөр. Тэгэхээр яг яалтчгүй яг ингээл ярихаар хүмүүс зөндөөл өнцгөр ярьдیں۔ Монголдоо ингээд болгочоод гадаадд тэгнэ гэдэг хувилбарч байна. Яаж Монголын асуудлаа шийдэхгүй гадны асуудлыг шийдэх үү гэдэг ч юм байгаагүй. Ер нь ингээд бид нар чинь юм зүрхийн өвчтөй хүмүүс шүү дээ. Ер нь ингээд хэлэхээр за ойлголоо. Би ийм арга барилаар нь үзэж байгаа юм байна. Надад нэг ийм юм байгаа гэхгүй дандаа ингээд өвчтөй солиотой юм шиг зөрнө. Харж наа чи юу юм? Чи юу юм? Тэ бараг тий. Чиний наа чи юу юм? Наа чи ийм ингээд хитрхи нэг юм эготой. Нөгөө л нэгдүгээр ангийн хүүхдүүд л яваад байгаа байхгүй. Нэгдүгээр ангийн хүүхд бүгдэнтэй л зодтолтой шүү дээ. Маа халан шүү гээл тэ чинь ингээ нэг юм цаанаасаа одоо юу гэдэг нь нэгдүгээр ангийн хүүхд л байхгүй. Тий, ерөнхийдөө яг эготой яг ингээд уялдуулаа ярьчих юм дугасаа гэл гар зөрүүлнэ шүү дугасаа. Гар зөрүүлнэ. Тэгэхээр яг бид хэд чинь ингээд нөгөө төлөвшлийн хувьд яалтчгүй ингээл одоо юмыг ойлгох, хүлээж авах, хамтарч хийх. Одоо яг ингээд би бол Монголын ингээд бас өнөөдөр бол хитрхи гоё олон монгол ярьчлаа. Гэхдээ энэ одоо залуучууд маань гар нийлээд амжилт гаргаж ийн гэдэг бол би энийг бизнесийнхэн ч гэсэн сураасаа хараасаа гэж бодод байгаа. Юм нийлж хийж чадахгүй. Дандаа муулна, дандаа харин юу гэдэг те сална, сарнина дандаа ингээл нэг юм муу түүхэн хитрхи. Одоо тэгэхээр энийг нөгөө шинэ үе маань залуучууд маань л хийж чадна. Одоо ингээд энэ ах нар эгчнэрийн үеийг бол хаяад цэглээд тэгээд одоос яг энэтэй холбоотой одоо миний үеийн одоо ингээд миний сүүлийн үед төвлөрж байгаа төсөл бол бизнесээ томруулъя гэдэг төрийн бусын ажил байгаа. Бид хэд жижиг дунд бизнес рүү чиглэсэн ажлууд хийж байна. Энэ дээр одоо жилдээ 2 том арга хэмжээ хийдэг
Одоо 11 сарын 22-нд бид нар бас яг энэ жижиг дунд бизнесийг тойрсон арга хэмжээ хийн. Тэгээд цом утгаараа ер нь бол энэ бизнесээ томруулъя гэдэг маань юмаа хийж чадж байгаа одоо ноён нуруутай худлаа яриад тулгаа хийгээд хариуцлага хүлээхгүй ингээд алга болдог нэг хүнийг хуурчаад энд нэг өөр хүн хуурдаг энэ хүмүүсийг одоо нэг тос усаар нь ялах нь байна. ялах гэдэг. Блокчейн шиг болох нэ. Бараг л ер нь их гээд ил тод болох нэ. ил тод болох. Тэгээ яг санаа нь өнөөдөр яг ингээл бид нэр бас харцангуй ингээд бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлээд асуудал байгууллагуудтай тулаад ажилладаг. Бидэд ч бас хүнийг одоо тодорхой хэмжээнд цаг хугацаагаар нь мөнгөөр нь хохироосон кейсүүд байгаа. Одоо тэрийг нуух юу ах вэ? Гэхдээ тэрийг засъя, хий, яаж би энийг зөв болгох уу? Танай ажлыг би балалцсан. Гэхдээ би энийг зөв болгоё гэдэг хүнд нөгөө сойс тэгэл бас ярьдаг шүү дээ. Ер нь ийм хүнд ийм хариуцлага хүн нэг амьдрын үр хүүхдтэй ч тэр нийгэмдээ ч тэр ийм хөнөөлтөй бизнес байж болохгүй. Тэгэхээр нэг ийм бид нар бас энийг ингээл яриад байгаа. Бизнесийн score, эсвэл professional score, эсвэл одоо ёс зүйн код гэж ярьдаг тий. Өнөөдөр ингээл чи манад ингээл ажилд орох гээд ирлээ гэхэд харахад ингээл гой хүн байгаа байхгүй. Гэтэл яг ингээд өмнөх ажил дээрээ яаж исэн, яаж фактлсан, эсвэл үнэхээр сайн байсан юм уу бид нар мэдэхгүй ингээл яг ингээд монголчууд ч гэсэн энэ өмнөх газраас нь энэ хүн хэр байсан бэ гэд асуудаг шүү дээ. Чаддгүй тэгэл авахаараа эсвэл бантаал хүний амьдралыг балалчна гэж бодд юм. Яг хөө давгүй залуу бас ингэсэн тэгсэн ингээл хэлдэг. Гэтэл нөгөөх нь тэнд дахиад асуудал тариал явдаг. Тэгэхээр энэ өөрөө энийг бас ингээд бидэд яаж програм платформ болгож болох уу гэж дата бодоолоо. Тий. Тэгэхээр ер нь гоё юм байна. Яг иймэрхүү нөгөө одоо бид нар чи эргээд ингээд нийгмээ илүү ингээд бизнесийг зөв болгохгүй бол юмаа чадж байгаа юмаа үнэхээр ингээд шудраг хариуцлагатай хийдэг залуучууд нь ингээд танигдахгүй ч юм уу эсвэл ингээд олдохгүй ийм юм бас болоолаа. Ерөнхийдөө боловсон хүчний нөгөө чадварын асуудлуудыг л ерөнхийдөө ингээд нэгдсэн нэг дата ч юм уу те нэг ингээд нэг модель болгох гэдэг шүү дээ. Санаа нь нэгсэндээ ингээд нөгөө скоринг гэх юм уу те саяхан нэг юм солонгос хин гарал шүү дээ. Ингээд нэг лайнууд яваад хэр асуудалтай гарваа гэдгийг тэрэн шиг ерөн зүгээр яхаа тийм чи QR-аа уншуулчих гээл те чиний QR-ыг би уншаад зүв иймэрхүү юм байсан юм байна. За одоо би өөрийнхөө жажментаар чамтай бизнес хийх үү эсвэл чамааг ажилд авах уу эсвэл энэ үнээр итгээд засвараа гэрийнхаа засварыг хийлэх үү 100 айл руу 100 явуулаа гээл засвар хийлэх л асуудал гээл бас ярьдаг шүү дээ ер нь. Тэгэхээр чинь бид нар яг ингээд нөгөө бизнесийн харилцааг өнөөдөр үнэхээр илүү их нөгөө үр дүнтэй дараагийн түвшинд гаргах гэдэг шүү дээ. Энд дээр нөгөө нэг Японы нэг жишээ яваад идэв шүү дээ. Та лаг сургууль төгссөн байж болно. Үнэхээр улаан дипломтой төгссөн байж болно. Гэхдээ тухайн боловсролыг авч явахад нөгөө сургуулиас өгдөг нэг тийм нэг одоо секс дугуулan байгаад идэв шүү дээ. Тэрүүнд тууштай явсан байна уу гэдгийг хардаг гэсэн шүү дээ. Яг л ерөнхийдөө тэр датаг л бүр гоёолох гэдэг. Тийм нэг гоё санаа нь professional scoring маягийн юмтай л болох гэдэг гэсэн үг байхгүй. Одоо бид нар чинь бас зээл авъя гингүүт чинь ингээл тодорхой санхүүгийн scoring байдаг шиг professional scoring гэсэн зүгээр яг хуу энэ бол гэхдээ яг хуу одоо яриа хэмжээнд ер нь яг нөгөө бизнесийг өнөөдөр гоё ус тосоор нь ялгаад хийж чадж байгаа хүмүүсийн гоё community-г бүтээе гэдэг тийм нэг төрлийн бүсийн ажил хийгээд яваад байна. Бас юу хийж байна? Бизнесээ томруулъя гэдгийн хажуугаар тархиа томруулъя гэдээ бас боловсролын салбарт подкаст хийгээд энэ салбарыг ойлгох гээд бас явж байна. За гуравт нь болохоор юу блог гэд бас үйл хөдлөлийн салбарт бас яг одоо 9 партнер нийлээд яг энэ салбарыг ер нь бол засъя, хөгжүүлье гэд явж байна. Ер нь яг сүүлийн үед бол
Эрксэсийн одоо ажил гэхээс илүүтэйгээр дараагийн төсөл рүү ороо явж байгаа юм шүү дээ. Ер нь жоохон том зургаараа бас мэдлэг туршлага хуримтлагдсан одоо мэдлэгээ бусад одоо ихтгэл даах хүмүүстэйгээ ингээ хамт хийгээд явж байгаа. Гэхдээ бас Эрксэс дээр ч гэсэн нөгөө хуваалцах гоё мэдээнүүд байгаа. Гарч ирж байна. Одоо бид бараг л энэ 10 сарын сүүл 11 сард зарлахаар төлөвлөж байгаа бас гоё юм байна. Хэлэхэд нөгөө ер нь бол Эркс маань ингээд олон улсын түрүүний л яг нөгөө Америкт бид нар эрүүл мэндийн салбарт бүтээгдэхүүний маань худалдаанд авсан. Одоо ашиглаж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр санаа нь нөгөө түрүүлсэн шүү дээ. Бас нэг одоо хямд ажиллах хүчин brain drain гэдэг нэг хоёр томын хажууд одоо ингээд Монгол инженер бүтээгдэхүүн үйлчилгээгээ одоо Эрксэс гэдэг компани одоо бүтээгдэхүүнийг Америкт эрүүл мэндийн салбарт аваад ашиглаж байна гэдэг чинь бас гайхалтай том гоё кейс үүсэж байгаа. Яг бид хэдийн үед нөгөө энэ чинь нөгөө enterprise software гэж явдаг. Нэг юм зарах гэж өөрөө маш их цаг ордог. Хийж дуусгах гэж бас их цаг ордог. Гэхдээ зөвхөн том ололт амжилт нь юу вэ гэхээр хэрвээ Эрксэс Америкт захиурын хүндээд бүтээгдэхүүн үйлчилгээгээ зарж чадж байгаа бол энэ өөрөө нэг уг нь бол яг бид хэдийн үед бол Монголын л амжилт гэхгүй. Тэгэхээр тийм тэмцээнд нь төрүүлчихээгүй байна. Гэхдээ нэг одоо ингээл 7 8 9-д орж эхэлж байна л гэсэн үг байхгүй. Ямар ч гэсэн улсаасаа ингээ мөс хаглаа яваад байна шүү дээ. Маш жижиг ингээд мөс хаглаа явж байгаа гэсэн үг. Энэний араас бол олон одоо IT-ийн компаниуд Эрксэсийн экосистем дээр хамтраад одоо ажлууд хийхтэй. Энэ чинь тэр боломжуудыг ер нь бол үүсгэж байгаа. Ер нь ингээд таныг одоо 2011 оны яг сүүлээс эхлүүлээл 2012 он хүртэл яг энэ ерөөдөө яг төслийнхөө санааг олж исэн гэлтэгжсэн. Тэр тухайн үед ч одоо жишээлбэл яг энэ цахиурын хөндий рүү очие гэхээр нэг тулах цэг байхгүй байсан шүү дээ. Ер нь бол тэнгууд одоо жишээлбэл харьцангуй одоо тэр чи 12 оноос хойш гэдэг чи 13 жил өнгөрцөн байна. Тэнгууд одоо дараагийн стартапууд нэгсэндээ маш том хөшүүрэгтэй болцсон юм байна. Тулах цэгтэй болцсон байна. Маш их тэр нэг одоо нэг мэдлэг боловсрол талаасаа ш тэр нэг гоё одоо сорстой болцсон байна. Ядаж тийм одоо тэгээд дээр нь одоо бизнес модель нь байна уу, хүний нөөцийн одоо бодлого нь байна уу, их код нь байна уу? Бид нар чинь open байлгаад байна шүү дээ. Нээлттэй байлгаад байна. Хамт хөгжиж, хамт сурах, хамт захиурын хөндий гараа гэдэг. Одоо яг хөө ер нь сүүлийн үеийн философи бол ер нь ерөөсөө л хамтдаа хол явъя гэдэг л зүүр өгрүүл ер нь явж байна. Залуучуудтайгаа илүү манай экосистем дээр хамт юм хий. Таад хүний нөөцийн юм хийчих. Таад мэдгүй ийм төрлийн юм хийчих те. Ингээд хамтдаа энэ харилцагчийн асуудлыг шийдэе гэдэг ч юм уу. Ер нь нэг жоохон харьцангуй магадгүй юм технологийн салбарт экосистемийн жоохон бэлдээд хамтдаа л олон улсад гарахгүй. Тэрнээс Эрксэс ганцаараа ингээл томрол ганцаараа монфолтол тийм байхгүй тийм ойлголт бол одоо харьцангуй байх хэрэггүй болцсон. Тэгэхээр ер нь яаж хамт цаг хугацаа хэмнэх үү? Бидний алдаа дутагдал дээрээс яаж залуучууд маань хурдан сураад явах уу те? Тэр нэг одоо гаргалгаан дээр илүү жоохон зөвлөөд илүү хамт хол явъя гэдэг л болж байна. Ямар гоё юм бэ? Би 2015-6 оноос хойш айгүй их Forbes-ыг хардаг байсан сэтгүүлийг. Тэгээд ерөнхийдөө яг эхний одоо жишээлбэл 100 компани тий Аз дээр ч юм уу тий эхний одоо Азийн 100 тэр бүмтэн гэлдэнгүүд манахас байдгүй. За 1000 ч байхгүй. Тэгэл ер нь яагаад ингэ Монгол компаниуд ерөөсөө ингэ дэлхийн тавцан луу ч юм уу ядаж нэг эхний ингэ 100-д орчихгүй 1000-д орчихгүй байгаад байна. Тэр нэг дотоод цаад асуудал нэг л ерөөсөө багаар ажиллах нэг асуудлууд байгаа шүү дээ. Түрүүний ихтер заавал зүрдэг гэлгаа тий. Тэр нэг ерөөсөө тэр яг л нэг углуурганы имийг л ингээ фикс хийгээд ингээд зөв зам руу оруулсан юм шиг надад санагдаж байна л да. Ер нь бол тий. Тэгээ ерөөсөө хамтдаа л ерөөсөө дэлхийн зах зээл рүү захиурын хөндий рүү дэлхийн санхүүгийн зах зээл рүү
бүх салбар руу явъя л гэж шүү дээ. Тийм яг хөө ингээд технологийн боломж нь бол байна. Экосистем нь байна. Бас нэг мөсийн зүсчлээ, бас нэг хоёр компанитай гэрээ хийжлээ. Одоо тэгэхээр энэ маань өөрөө ингээл энэ төсөл дээр тэгвэл Монголын нохоо нэг хоёр компанитай хамт ажиллажээ. Дараагийн одоо Америкийн эрүүл мэндийн салбар гэдэг бол асар том одоо мөнгө хэрэгж байгаа асар том боломж л доо. Тэгэхээр энэ дээр ингээд дараа нь нэг 3 компанитай, дараа нь нэг 10 компанитай ингээд хамтраад одоо энэ зах зээл рүү орох тийм л ер нь боломжийг л үүсгэж байна. Ингэжэл дараа нь арай өөр финтекийн санхүүгийн зах зээл үүж болно. Ер нь зүгээр яг Америкт ингээд софтвер зарна гэдэг чинь бол бас л чанга ихгүй. Чи одоо тийм барыг зарим талаараа Google, Microsoft-тэй өрсөлдөж штэ. Тэгэхэд нэгдүгüүрт хамгийн хэцүү юм нь бол defense буюу далайн хамгаалахын салбарт Монгол инженерийн хийсэн бүтээгдэхүүнийг зарсан гэвэл энэ бол том амар юм баггүй. Мэдгүй хизээ тийм болохгүй. Хоёрт хэцүү юм нь эрүүл мэндийн салбар. Хүмүүсийн дата, мэдээлэл одоо юу гэдэг тэнд чинь асар том нөгөө privacy энтергээ явдаг тий. Гуравт нь одоо санхүүгийн бүтээгдэхүүн болоо явдаг. Тэгэхэд бид нар хоёрдугаар хэцүү зүйл нэгсэн бүтээгдэхүүнийг хүн авъя гэд гэрээ хийцэн гэдэг чинь бол том амжилт. Зүгээр энийг яг уу бид нар нэг ингээл ямар ч гэсэн гар бариад авцсан л гэсэн үг. Одоо тэгэл өстой бугуу барих ингээл дэшигээ амжилтаа ахиулах, ажлаа хариуцлагатай хийх бас нэг ингээд боломжоо алдахгүй байх. Тэрийг л одоо хичээндээ. Америк эрүүл мэндийн салбар гэхээр л ерөнхийдөө одоо юу гэдгийг үнэхээр л яг одоо жишээлбэл яг одоо цаг үед яг буцалж байгаа салбар шүү дээ. Ер нь бол тэгэл одоо жишээлбэл Трамп нэгсрүү хоринд бүрэн эрхээ авлаа, Роберт Кеннедиг те ерөнхийдөө ингээл томилж जैन тэд нар ч одоо хэний эсрэг үлээ гэдэг ч юм уу. Тэр нэг бас л нөгөө вакцины асуудлууд яригдж байгаа. Ер нь бол том сангуудын ч юм уу те. Тэнгүү тэр дээр их нэг дата матаг ч юм уу те нэг гоё болгох гээд шүү дээ те тэр. Тэг яг хоо мэдээж нөгөө BTT-ийн хувьд бол одоо бүтээгдэхүүнээ өгж ашиглуулж чадж байна гэдэг зүйл маань л өөрөө маш одоо юу гэх юм том одоо нэр хүнд том одоо дараагийн одоо үе таалгана гэдчихлээ гэсэн үг шүү дээ. Энэ бол ер нь яг хуу би бас яг үнэндээ Америкт ажиллаж амьдардаг 2-3 одоо ах нараас бол асуусан одоо жагдгаа ах гээл одоо өөр яг энэ салбарт бас нэлээд удсан хүмүүсээс яг ингээд ер нь бид нар чинь ийм байгууллагын програм хангамжтай энийг ингээд одоо зарсан, бүтээсэн бүтээлээ яг ингээд бүтээгдэхүүн хэлбэрээр ийм нээлттэй хийм програм хэлбэрээр ингээд зарсан түүх байгаа юу гэхэд бол за өстө ахих нь 30 гаруй жилийн түүхэнд бол ихээр мэдхгүй кейс байна. Таад маань бол том зүйлийн одоо эхлэлийг тавьжээ. Ямар ч гэсэн наатаха сайн игээрээ гэл одоо загч байгаа. Тэгэхээр чи ингээд одоо энэ болгоныг ингээд яриад ах ч бас одоо тийм боломж нь ч яг зөөхөн байна. Гэхдээ ямар ч байсан одоо тодорхой хэмжээнд бол нэг жижиг олмос зүссэн. Энийг бол өшөө илүүдийн ойлгуулж, өшөө гэрээний дүнгээ ахиулаад, өшөө олон монгол компаниудтай хамтарч ажиллаад үр дүн гаргана гэдэг л бидний одоо сүүлийн гол харж байгаа том юм байна. Энэ бол түүх. Ер нь бол хурган одоо Монголын түүх шүү. Тийм бол ерөнхийдөө open source-ийн ерөнхийдөө ирээдүй болоод хүлээлтээр төлөвлөгөөг сая л ярьчих штэ тий. Ерөнхийдөө одоо жишээлбэл яг ингээд танахтай ингээд хамтарлаа гэхэд байгууллагуудад ингээд нэг гоё давуу талууд үүсэж байгаа штэ маш олон. Ядаад харилцагч талаасаа гэдэг ч юм уу харилцагчийг үүсэж байгаа гэдэг ч юм уу тий. За тэр талаасаа та нэг яг ингээд хамгийн гол чухал нэг 3 одоо юу гэдэг юм манайхтай хэрвээ хамтрах юм бол за одоо жишээлбэл тий 3 том одоо давуу талын компаниуд бий болно гэдэг тийм нэг та нэг партнер компани талаасаа юу эсвэл хэрэглэгч компани талаасаа. Яг уу одоо ер нь ингээд сүүлийн 10, 20, 30 жилийн хугацаанд ер нь ингээд компаниуд дунджаар
IT-г ойлгож эхэлж байна. Ер нь бол яг үнэндээ IT-г ойлгохгүй явсан үе бол зөндөө. Бараг саяхыг хүртэл шүү дээ. Одоо ч ингээд IT гэхээр ERP юм шиг нэг юм дотгошоогоо харж ойлгодог үе зөндөө. Хоёрдугаарт ер нь бол IT-г айгүй юм хараат гэдгийг бас одоо ойлгож эхэлж байна. Жишээлбэл одоо юу гэдэг хараат гэдэг нь би нэг юм санхүүгийн програм авчлаа гэж бодъё л доо. Энийг би өнөөдөр онлайн дэлгүүртэйгээ холбомоор байна ч гэдэг юм уу тийм. Миний бараа материалын үлдэгдэл ингээ онлайн дээр харагддаг баймаар байна гэхэд л энэ санхүүгийн програмыг хийсэн компани үгүй ээ. Бид нар API холбохгүй гэхэд л эн чинь хүн яаж чадахгүй. Одоо компани яаж чадахгүй. Эсвэл одоо би ингээд ер нь яг ингээ харьцангуй ингээд байгууллагууд том түвшинд очиод ирэхлээр ер нь IT-ийн салбар бол өөрөө маш юм хараат болдог салбар юм байна гэдгийг ер нь ойлгож эхэлж байна. Тийм байна. Хүн ингээд байгууллага ингээ ингээ датагаа байрлуулчаад байнга датагаа нэг аваад системээс солиод нэг системээс солиод гэж чадахгүй ер нь бол. Тэгэхээр ингээ ер нь бол ингээд байгууллагуудын хувьд ер нь энэ IT-г одоо ойлгоод тий. За ер нь энэ цахим шилжилт хийх хэрэгтэй юм байна. Бид хэд чи ингээ хурдтай үйл ажиллагаагаа арай өөрөөр харах хэрэгтэй юм байна гэж байгаа ийм шифтүүд бол зөндөө болж байгаа. Одоо ERP гэж IT-г ERP гэж хараад ер нь Монголд ингээд амар сайн ERP нэвтрээд үйл ажиллагаа нь халаад байгаа компани гэвэл за үнэхээр бас л цөөхөн байна. Ер нь бол тийм. Ерөнхийдөө одоо RXCC одоо хэрэглэгч компаниуд аж ахуйн нэгж үдэхээр ерөнхийдөө аль салбар ерөнхийдөө дийлэх байна? Гэхдээ яг одоо ингээд манай онцлогч нь бас жоон сонин штэ. Ингээд том харьцангуй компаниуд чинь цөөхөн ингээл банк, үүрэн телефон, даатгал юу гэдэг. Нэг компанитай хамт ингээ юм хийж яхаар одоо би Mobi-Game-ийг хийжсэн, Unitel-ийг хийгээл, Skytel-ийг хийгээл, G-Mobile-ийг хийн гэхээр өөрөө зарим талаас өөрсөлдөгчийн хувьд тий одоо юу гэдэг туршлага, ноу-хауг нь задлаад байгаа юм шиг тий. Зарим талаараа зарим нөгөө юу маань этикийн хувьд тохирохгүй тийм юм бол байдаг. Мэдээж эсвэл ингээл одоо санхүүгийн програм POS гэхэд бол 5-6 мянган хэрэглэгч ашиглаж байгаа кейсүүд ч байна. Зарим нь бол ингээд 1-2 компанид нь зориулаад хийсэн юмнууд ч байна. Тэгэхээр ер нь бол бүтээгдэхүүний хувьд бол нэлээд одоо жижиг компаниудад тохирсон бүтээгдэхүүн ч байгаа. Том компаниудад бас тохирсон бүтээгдэхүүн ч байдаг гэсэн. За манай салбар болохоор ерөнхийдөө 35-аас ерөнхийдөө 55 насны ерөнхийдөө залуучууд маань ерөнхийдөө энэ CFD ярилж явуулаад энэ компаниудын хувьцаа хөрөнгө оруулалт руу маш их орж ирдэг. Манай салбарын ерөнхийдөө демограф нь ийм байгаа. Тэгэхээр одоо танай компанийн хувьд яг ингээ хөрөнгө оруулалт талаасаа ерөнхийдөө ямар үйл ажиллагаа одоо чиглэл төлөвлөгөө ерөнхийдөө баримталж байна вэ? Яг зөвөр бид хэд чинь нэг хальт хийсэн шүү дээ. Яг Америкт ингээд ковидын үеэр continuous securities offering буюу компанид ингээд хизээд хөрөнгө оруулалт хийх ийм одоо Fairmint гэдэг компани технологийн боломжийг ашиглаад бидэд яг одоо ингээд хөрөнгө оруулалт татах процесс явж исэн. За 22 он хүртэл ер нь бол жоохон идэвхтэй сурталчлаад явсан. Тэрнээс хойш бол харьцангуй бидэд бол хөрөнгө оруулалтын талын юм сурталчлах ч юм уу таниулах хөрөнгө оруулалт татах процесс бол ер нь яваагүй дээ. Илүү үйл ажиллагаагаа одоо юу гэдэг бүтээгдэхүүн рүүгээ харсан юм болсон. Тэгээд яг би бас саяны нөгөө Америкт эрүүл мэндийн салбарт ингээд энэ өөрөө бизнес процесс ч гэсэн ингээл гэрээ ихт гэж баг 9 сар яваад яг ингээ удирдлагуудтай нас уулзаа. Тэгээд төлбөр мөнгөө шилжүүлэх процесс ч өөрөө жил гарангийн
хугацаас болсон. Тэгээ одоо бол бид хэдэд бас эргээд энэ амжилтыг алдахгүй байх, энийг амжилттай сайн ингээ үргэлжлүүлэх, хоёрдугаарт бусад нөгөө партнер компаниудаа урьж хамт ороод одоо юу гэдэг явах энтерт бол хөрөнгө оруулалт хэрэгтэй юу? Хэрэгтэй. Бас яг ингээд та хэдийг сонсоход илүү мэрэгжлийн богино хугацаанд энтер хөрөнгө оруулалт хийгээд гардаг төрлийн хүмүүс ах шиг байна. Эрксэсийн хувьд бол нөгөө боломж нь бол байдаг. Тэ Америкт бүртгэлтэй 160 гаруй одоо хөрөнгө оруулагч байна. Энтергээд явж байна. Зүгээр танай community магадгүй нийлээд тэ за магадгүй нэг 15 хүн эсвэл одоо 150 хүн эсвэл одоо нөгөө exam арга хэмжээнд бас жилжсэн 200 300 хүн гэж ярьжсэн. Магадгүй нэг хүн $100 ч үж болно, $50 ч үж болно тийм шүү дээ. Иймэрхүү байдлаар пул үүсгээд Монголын exam-ийн community эрхсдэр магадгүй одоо хувь эзэмших эргээд тиймэрхүү энтер бас боломж бол байж болно. Гол нь бол тийм эрхсийн үед бол ингээд эн чинь өөрөө удаан процесс. Ер нь нэг компани одоо нэг компанид хөрөнгө оруулалт хийчээд дор хаяж 3-5 жил хүлээх хэрэгцээ гардаг тий. Манай дээр ч гэсэн бас яг ингээд $300-аар $500-аар хүмүүс хөрөнгө оруулалт хийчээд би яаж гарах уу гээл айгуу тийм хэсэг бол 22 онд хүн хөрөнгө оруулалт хийчээд ер нь нэг жилийн хугацаанд лок хийдэг. Тэгэнгүүт ингээл 23 онд гарах гал. Тэгээд чинь бид нар чинь болохоор хүлээлт нь 3-5 жилдээ ер нь бол стартапд хүн хөрөнгө оруулалт хийчээд байдаг гэд бодонгууд яаж гарах уу гингүүт. Гэхдээ одоо таны хувьцаа гэж чинь бид нар энд байгаа хүнд л одоо заран шүү дээ гэхээр ойлгохгүй ч юм уу те. Та дээр бас бодвол зөндөл иймэрхүү educate хийх процесс явдаг болохоор зовлонгийн ойлгож байгаа. Тиймэрхүү байдлаар бас хүмүүс нэг тийм богино хугацаанд coin money-тай андуурал ч юм уу те. Нэг тийм богино хугацаанд л нэг баяжчих. Тиймэрхүү бас юу байдаг. Тэгэхээр бас танай community магадгүй ямар ч нэг одоо маш бага дүнгээр те. Гэхдээ нийлээд багаараа нийлээд тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт хийгээд үйл ажиллагааг нь харъя гэвэл болно бас. Иймэрхүү одоо бидний хувьд чинь за Монгол улсын хувьд ерөнхийдөө бидний хувьд харилцагч хэрэглэгчтэй хувьд болохоор нэг за улсын хувьд л одоо сүүлийн 38 жил ч тийм бид нар бол яг ингээд сайн талаас нь гоё харах юм бол хангалттай сайн хөгжиж байна. За бүр илүү ч байх бас одоо боломжууд байсан. За тэгэнгүүт яг энэ хөрөнгө оруулалт гэдэг зүйлээс чи ерөнхийдөө хүмүүс ингээд айгүй хол байдаг ч тийм. Одоо л ерөнхийдөө масс танигдчих. Арилж байгаа ч тэр хөрөнгө оруулалт. За хөрөнгө оруулалт бол нэг урт хугацааны өөжтэй. Тэрвээ одоо Эрксэс рүү хөрөнгө оруулалт доорож баг нь нэгсэндээ 5 жил байхгүй. Одоо би танад хөрөнгө орууллаа. Тэгээ миний бодлохоор сайн ингээд нэг 10 сард гарах нэг бүү мэдээг сайн хэлчихэж шít. Одоо зах зээлийн үнэлгээ чинь нэг тодорхой хэмжээнд байгаа тий. Нэг одоо чинь манай нэг хувьцааны үн $1.9 байгаа. $1.9 байгаа. Тэнгүүд эн чинь одоо нэгсэнд биднэрт маш том мессеж өгч байгаа байхгүй. Хэрвээ та одоо ингээд танай компани хувьцааг эзэмшчих юм бол авчих юм бол тийм үү танай хөрөнгө оруулаад тэнгүүд 10 сар тэр чинь нэг дараагийн том одоо Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн салбар ингээд хамтран ажиллаж байна гэдэг чинь танай компани зах зээлдэх нөгөө юу штэ. Та сигнал өгч байгаа байхгүй ерөөдөө. Нэг тэр яг альва компани ингээд хувьцааг худалж байгаа хөрөнгө оруулахад тэр тухайн зах зээл дээрх нэг үнцэн угадаг шүү дээ. Тэрийг тодорхойлдог байхгүй. Зөв. Тэнгүүд 10 сарын сүүл тэр мэдээ гэхэд энэ үнцэн чинь бүр юмнаа л гэсэн. Одоогийн 100-ны одоо 9 гэдэг чинь тухайн мэдээгээр бүр илүү юмнаа л гэсэн. 3 сигнал өгчлээ. $5 ч гэдэг юм. Яг хөө гэхдээ би бас нөгөө таадтай ингээд нээлттэй хэлж байгаа санаа нь дан одоо ингээд батаад оржоо дулмаа гэхээс илүү магадгүй илүү яг ийм таадын маань community байгаад шүү дээ. Тэгэхээр таадын community одоо хүн тодорхой хэмжээнд алдах боломжтой дүнгээ стартап руу хөрөнгө оруулалт хийдэг шүү дээ. Ер нь санаа. Тэгэхээр тийм манайд бол тийм их мөнгө зөнгө бол одоо юу гэдэг ингээд нэг хүнээс их мөнгө энэ
тэр тийм ойлголт бол байхгүй. Ерөөсөө бидний ингээд 160 гаруй хөрөнгө оруулагч гэдэг чинь 40% нь Япон, Солонгос, Америкийн янз янзын одоо Бразилаас хүртэл ингээд хүн хөрөнгө оруулалт хийжсэн. Тэгэхээр би бол зүгээр санаа нь юм тийм Монголын exam community хүн ингээд $100 байна уу, $20 байна уу хамаагүй. Гэхдээ гоё жижигхэн пул үүсээд эргээд тэр пул нь одоо юу гэдэг улс хугацаанд байдаг тий. Тиймэрхүү тэгхийн бол эн чинь ингээ яванда одоо юу гэдэг оруулсан дүнгээрээ мэдээж тий 1.9-тэй байжгаад $5-тай $10 болно гэдэг чинь л команд 5 дахин 3 дахин өснө гэдэг чинь бас хөрхөн. Гэхдээ би бас нөгөө талаас нь өөрөө нөгөө юм чинь Монголынхаа бас IT-ийн компанийг олон улсад гаргах нийгмийн хариуцлага одоо юу гэдэг нь те тэр утгаараа ч гэсэн бас дэмжээсэй гэж хараад гинт яг бодоод окей nice бараг нэг тийм багц бүтээгдэхүүн бодож байгаад хэлчихвээ яач. Одоо би ингээ өөрийнхөө ингээд боломжгүй бас мэдэхгүй байх тийм. Гэхдээ зөв санаанд. Одоо бид нар чи ингээл айл болох монголчууд чи ингээ амин ихтэй штэ. Айл болоход ингээл тусалж байсан чаддаг зүйлээрээ тусалж байсан л гэлдэгдэг. Тэнгүүд энэ миний одоо жишээлбэл портфолиод ингээл эргэсэс нэмэгдчихэж байгаа байхгүй. Тэр 10 сард бүүм хийнэ гэсэн Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн салбар одоо бүтээгдэхүүнийг худалдаж авч хамтран ажиллаж байгаа гэдэг ч юм уу те. Энд чи одоо жишээлбэл манай вебинар дээр ч гэсэн яг арилжаа хөрөнгө оруулалтаас энэ урт хугацааны өгөөж явж байгаа. Арилжаа бол одоо юу гэдэг тодорхой хугацаанд богино ч юм уу дунд ч юм уу урт хугацаанд ч юм уу тухайн өөрийнхөө сонирхлоор арилжаа гэдэг бас хөрөнгө оруулалт гэдэг бас л адилхан юм нэг параллел бүтээгдэхүүн байгаад байна шүү дээ. Компаниудын хувьцаа авдаг. Тэнгүүд бид нар бас вебинар эднэр дээр бас хэлж лээс. Монголын одоо хөрөнгийн бирж дээр 24 он байна. 23 22 онд топ 10 компани ерөнхийдөө хувьцааны өгөөжүүдийг та нар хараа. Дансандаа одоо мөнгө хадгалуулаад ерөнхийдөө 12 сартай ч юм 24 сарын хугацаатай хадгаламжийн дундаж 13 таа байхад тэр хөрөнгийн бирж дээр байгаа компаниудын хувьцаа 20 гаруй хувьтай байна. Яагаад энэ лүү ингэж хөрөнгө оруулалт хийж болохгүй юм? Энэ бол хэдийн өнөөдөр бид нар одоо жишээл сая төгрөг хил хөрөнгө оруулалаа гэхэд магадгүй жилийн дараа сая 50,000 байлаа гэж бодъё л тоо. Гэхдээ тэр чинь 4 жилийн дараа тэр одоо юу гэдэг 20 гаруй хувь чинь ингээл бүр ихсэх байхгүй. Тий, ерөнхийдөө тэгж би ч гэсэн бас өөрийнхөө вебинар дээр бас RXS-ийг оруулж ирээд ерөнхийдөө судлаад ерөнхийдөө энэ дээр бас манайх нэг юм компани байгаа шүү тий. IT-ийн салбарт за энэ дээр бас манайхан судлаарай. Ерөнхийдөө та нар тэр одоо юу гэдэг хөрөнгө оруулагч чинь бүр ингээд тоо анализ хийдэж штэ. За тухайн компани анх зорихтой хэдийн хэмжээний тий. Ерөнхийдөө за зорилт руу тэмүүлсэн. Одоо компани одоо хэдэн үнэтэй ажиллаж байгаа. За бараг л одоо жишээлбэл гүйцэтгэх захирал одоо үүсгэн байгуулагч нар хаана ямар мэдээлэл гаргаж чинь гэдэг ч юм уу. Бүр ингээ өргөн үрээтэй шинжилдэг гэсэн. Тэгэхээр сарын жилийн орлого нь хэд юм бэ? За тэнгуүтээ одоо энэ чинээс цэвэр ашиг нь хэд юм, бохир нь хэд юм гэдэг ч юм уу. Хэдийн хэмжээний бараг зээлтэй гэдэг чинь дараагийн одоо төсөл нь юу ингэж гаргасараад эцэст хөрөнгө оруулж байгаа. Тэгвэл би ч өгсөн бас өөрийнхөө сургалтынхаа юун дээр бас яачих юм бэ? Бүгдийг гоё судлаад бас хүмүүстэй надад бол үнэхээр л гоё санагдаж байна. Яг тийм чи нөгөө бас хэлжсэн хөрөнгө оруулалтын зөвлөгөөг шууд тэгэрээ ингээрээ гэх бол юу гэх тийм бидний хувьд ч гэсэн зүгээр яг айхтар ингээд хөрөнгө одоо ямар би хөрөнгө оруулалт татах гэж подкастэнд орж байгаа биш тий. Гэхдээ зарим утгаараа боломж нь бол байгаа. Мэдээж тэр судлаад, асуугаад, үзээд тэгээ хийх үгүй хэсэг нь бол чинь хоёрт хэрвээ хөрөнгө оруулалт сонирхож байгаа бол энэ бол тийм богино хугацааны юм бол ерөөсөө биш тий. Тийм бол одоо дөрөж тэр чинь 5 жилээс за багтаал 3 жил шүү хамгийн багтаа. Тэгэж тэр урт хугацааны тэр хувьцааны өгөөжийг авна шүү дээ. Тий. Үнэхээр богино хугацааны юм байх юм бол үнэхээр банкнда одоо жишээлбэл дундаж хүн 13% хадгалаад нэг инфляц 1 гаруй хувьтай бондууд байна. Тэгээ бондууд арай л бондууд байна. Тэгэл ингээл явчих. За ямар ч хэлсэн би тэрийн өнөөдрийн подкаст маш өргөн хүрээний чөлөөтэй маш сайхан боллоо. Тэгээд өнөөдрийн подкастыг үзэж байгаа хүмүүс маань ерөнхийдөө нэг тийм одоо IT-ийн салбар за манай Монгол улсын яг энэ салбарт хүчилж байгаа RXS компани үйл ажиллагаа болоод open source-ийн талаар ерөнхийдөө бас дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон гэж найдаж байна. Тэгээд өнөөдрийн маань подкастт оролцсон танд маш их баярлалаа. Тэгээд манай гарын мэлк. За энийг за баярлалаа. Дараагийн үйл ажиллагаанд ч одоо юу вэ?
Наад дээр манай юу байгаа компани пад байна шүү дээ. Пад байгаа. Тэгээд nice. Баярлалаа. Гоё подкастт урьж оруулсанд баярлалаа. Та хэдийн үйл ажиллагаанд бас амжилт хүсье. Ерөнхийдөө за танд ч бас баярлалаа. Ерөнхийдөө бусад ингээд энэ салбарт маш олон подкаст байдаг л да. Тэгэхээр зөвхөн одоо жишээлбэл ингээд санхүүгийн үйлчлэг үзүүлдэг компани брокерийн подкаст гэхээр зөвхөн арилжаа яриад идэх алдсан онсон түүх. Бидний зорилго юу вэ гэвэл одоо жишээлбэл хүмүүс биткойн дээр их арилжаа чинь биткойныг мэдхгүй байхгүй болчихлоо шүү дээ. Гэхдээ биткойн яага өсөд байгаа юм бэ? Тэр одоо жишээлбэл Америк сая ингээд 7-8 сард Genius Act-ыг яага хоёр ингээд Genius Act ингээд баталсан юм бэ ч юм уу. Бид нэр ягаад тэр блокчейний 0 одоо ягаад те тэр нэг өнөөдөр энэ дээр санхүүгийн хэрэгсэл дээр ингээ арилжаа хийгээд боловч тэр яг цаана нэг үндсэн нэг юмнууд байгаа шүү дээ. Блокчейн гэж юу юм бэ гэдэг ч юм уу. Тэр талаас нь ингээд бүр ингээд нэг өргөн хүрээний мэдлэг өгөх гэж бид нар бас ингээд зорж байгаа. Тэгээд салбартаа бас түүжэлж байгаа мундаг хүмүүсийг монголчуудыгаа бас урьж оролцуулж байгаа. Танд маш их баярлалаа. Тэгээд таны ирээдүйн зорилго хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Амжилт бүтээлээр дүүрэн байх, болтугай байх. За баярлалаа. Танд баярлалаа. Баярлалаа.